Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Хобби нэвтрүүлгийн нэгэн шин дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Энэ удаадаа та бүхэндээ Хинтээ аймгаар аялсан аяллыг санал болгож байна. Манай Бэндэр сумын одоо тогтоол Янгийн давааны ар тогтоолын ногоон гэж нэртэй энэ газарт байгуулагдсан Нарсан ойн хүрээлэн гэдэг бол одоо аял жуулчлалын чиглэлээр манай нутагт ирсэн улсууд ам сайтай явдаг. Яагаад тэгэхээр это чинь байгалийн сайхан энерги хурж явдаг тийм орон нутаг байгаа шүү. Манай нутгаар ирсэн та бүгдэндээ маш их баярлалаа. Хүндэгдсэн та бүгдээ би өөрөө бүгдийг хүндгэе. Гараагүй. Тийм учраас яг баттай хэлэхдээ билж мэдэхгүй. жаргаж чанлаа гэж. Нэг хашилтай хүмүүс аршаа өшөө нуур мөн тийм үү? Хашилтай хүмүүс. Бог тааны хоёр хатан одоо манай энэ сумаас мэдлсэн байдаг юм аа. Тэгээ одоо энэ хаттуудын зураг байна. Дондог дулам гэнэм бэл гэсэн хоёр хатан манай сумаас төрсөн. Тэгээд энэ хаттын өргөө гэдэг тогтворыг байгуулсан юм аа. Нартны орчимд 300 булш хүннөгийн байдгийн билээ түүхийн соёл дурсгалтай холбогдлоо. Тэгээ энэ ноён уул
Дүүрлэг нарсны гэдэг энэ Монголын одоо хамгийн их олон хамгийн бөөнөр олноороо байдаг булшны нэг хэсэг үлэг булшны энэ дүүрлэг нарсанд байдаг юм аа. Энэ бол ингээд тэр чигээрээ бол ер нь бол ийм нарсан хой юм байна. Тэгээд тэр хүннүүгийн булш 300 гаруй байдаг гэж байна. За тэр түрүүчин бидний очдог тэр бас бүдүү нарс ч юм бол хүслийн нарс гэж хэлдэг юм байна. Тэн дээр хүмүүс хүслээ шивндэг гин. За энэ бол одоо манай хэлний ярьж байгаагаар бол Монголын хамгийн бүдүүн нарс гэж байна. За хамгийн өндөр нарс бол Бэндэрт байдаг гин. Бид нар тэргээр бол харамсалтай дайрч чадаагүй. За ингээд ялчгүй юм нэг юм нарсан тэгвэл байна. Их сан тогтож байна. Дүүрлэг нарс гэдэг юм нэртэй газар юм байна. Энэ Монголын хамгийн бүдүүн нарс. Энэ Баян Адрах суманд байдаг. Энэ одоо ингээ 3 хүн алдалж яаж ингэж хүрдэг ийм бүдүүн нарс ингээ Баян Адрах суманд байдаг. Тэ. Ингээ 3 хүн алдлаад хүрж байгаа байхгүй юу? Тэ. Ингээ 3. Усаас тасч наран мандж хөрнө Одон Монголд минь өгдөө биндэрхээ Орго барьсан адууч нортын дуайна Дэнчид солонг татж үзэгдэнэ Тэнгэрийн хаяа улам цэлийн харагдана Өргөн
ямар тайныг бидрэх юм да. Хинти 93 аялын багийнхан маань Дадал сумын нутагт орж ирсэн. За ингээд өнөө өглөө босоод бид нар хамгийн ихнийхээ газар ирж байна. Энэ Анчин Бааван гэр музей гэсэн юм өрмөц сонин газар байдаг юм байна. За тэгээд бүгдээрээ энэ музейн үйл ажиллагааг сонирхцгоё. Анчин Бааван музей гэдэг нь их өсрийг өссөн. Одоо ингээд үр хөвгтүүд нь удамжтаад өөрийнхөө нэг юг удамжтаад гэр музей ажиллаж байгаа хөө. Одоо манай Дадал сумаар аялж байгаа бүх иргэн энэ аялалч энэ гэр Анчин Бааван музейг байнга нийлж үздэг. Оролтаг янгэргорос бодонд хангал бууга идэр наставиме торсон авмен анчин грочин явсан юмсан аав маань амьдарч исэн гэрээ 100 жил амьдарсан гэрийн түүх гээд ингээд солихгүй байгаа. Насаараа анхийсэн нөгөө 2 дайнд явсан улсын анчин хүндээ улсын төлөвлөгөө биелүүлж агаагнадаг байсан. Чингисийн удмын хүн аав маань тэгээд өөрөө тэг агнан юугаа дандаа чихмэл хийсэн улсын бэлтгэл хангаж агнажсэн. Одоо энэ гэрийн болохоор түүх гээд байлгаж байгаа. Олон хүүхдүүдтэй бид нар 10 хэдүүдээ ийм сайхан өвөр соёл түүх үлдээсэндээ уран дархан явсан юмсан цагийн урсгал айлсаар ухан сорох амьдралдөө угас гүндүг явихаа очоодоо ирчиаусаа би зомдодагүй гэдэг нь анчин үгний зэн өвгдөөдсээс олон жил ярьсан мэйл бүр олон зам жийлсэн. Тэр нь яг сүүлд нь хэлсэн мэйл. Тэр хотог тэргний мойлхног нь антагсан. Хотог тэргний хомод угааг ингэж бодрох гэдэг. Энэ тул загас энэ эмгөрөөс эвэргүй байдаг юм сонин эвэртэйгөрөөс таарсан. Тэр нь болохоор сурхай загас. Одоо энэ ангийн буунуудын бентов, цахиур буу, харвин энэ болохоор дандаа өрөөсний эврүүд ийм сонин содон эвэртэй. Энэ дээгүүр болохоор энэ хүн үеийн марины амгай өөрөө хийсэн андаа хийж явсан хутган байна. Бор гөрөөс үргэлж хавиргатай үегүй нуруутай бор гөрөөс таарсан. Энэ мойдын мос юм сонин урагчтай гус мод, улаас мод, уран шувууны үр, баавгайн савар, сармөгчний шүд, зааны шүд
Энэ тарваг нөгөө соёон тагнаа руугаа орсон тарваг. Зааны шагаа. Энэ тайга ингээд бараг агнаагүй учраас ингээд гартаа атгаж явна гэж ингэж хусмадор сийдээд ингээд 97 наслтраа барьсан тайг нь энэ гинэмтэл хатны сэлэм номын хүчээр ингэж махилгасан юм гэдэг. ингээд махицсан. Тий, өөрөө хатан номын хүчээр ингэж махилгасан. Энэ болохоор нэг Бэлгүүтэй Баатарын удмын Бэлгүүтэй Баатараа өөрөө сийлээд ном саадаг бүгдийг өөрөө нэг хөөргөндөө хийсэн. Нэс 90 оноос хойш зах зээл гарч хүмүүс түүхээ судалж сайн ярьдаг болсон цагаас хойш манай Дэлгүүн болдог гэж уулыг шүтэж Чингисийн төрсөн Дэлгүүн болдог гэж одоогоор шүтэж эхлээд олон жил болж байна. Ингээд бид нэр Чингисийн төрсөн нутаг хүү цогөлсөн газар гэж Дэлгүүн болдог гэж Бурхан алдааны залгаа нутагт ирээд байна. Ингээд манай Хинтээ аймгийн Дадлан сум нь өөрөө 1939 оны 12 сард байгуулагдсан юм их төвтэй газар. Энэ Дэлгүүн болдгоос гадна өөрийнхөө энергийн төв байна. Энергийн төв бол бус газруудаас Монголын орны энерги сайн газруудаас хувь илүү энерги баталгаатай сайн газрууд гэж батлагдсан байдаг шинжлэх ухаанаар.
За өнөөдөр ингээд Монгол 93 болон Хэнтэй 93-чууд бүгдэнд цуглаад Чингисийн төрсөн нутагт Дэлэн болдогтой мөрөг залбирцгааж байна. За манай аймгийн Хэнтэй аймаг Далсан 1939 оны 12 сард байгуулагдсан хөдөлмөр нэгдэл Дадал сум гэж тустай байгуулагдсан. Сүүл 59 онд нэгдэж хөдөлгөөн ялж манай Дадал сум Дадал нэрээ олж авсан. Сүүл энэ Дэлэн болдог 3 нуур аршин сувил нь 59 онд байгуулагдаж одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа. Чингисийн өшөө болон Дэлэн болдог 90 онд бий болсон. Бүх түүхэн 90 онд зах зээлээр сэргээгдсэн юм а. Үүнээс хойш Дэлэн болдог энергийн төв Дадлын 3 нуур аршин сувил нь олон улсын чиглэлтэй үйлчлэгээ цар хүрээ өргөн болсон. Энэ дээл хуц болон өөрсдөнд яс заншилтай. За нөхөрт гараагүй бас хотод нь тустай. Нөхөрт гарсан
хамгадан тустай. Араа настай бас тустай. Тэгээ энэ дээлийн завхул бас өөр 20 ураад, шар ураад хамиган сонгоол гэдэг утгаараа захны ялгаа гарч ирдэг. Гадал сумын 93 нэг нь байна. Тэгээд ингээд манайд суманд ингээд нутгаасаа ингээд хөрөлдсөн ирсэн 93-ийнхаа баярлаа. Ингээд манай нутагтай танилцаад явж агаад би өөрөө тэгээд ингээд 93-ын хүн тэгээд энэ нутгийн иргэн болохоор манай ингээд бүгд ингээд бид нэг үе нутгийн төгсөлтийнхэн тэгээд бүгдээрээ нутгийнх болохоор ингээд бүгдээрээ өөрсдийнхээ цаашлын бориат хувцас ингээд өмсөд ээж байна битгэд. Төрөд зан олны гол хэрэгэлдэг амжиргандаа хэрэгэлдэг. Энэ яг голын сунж уртны гойлон модыг зөөж ирэхэд цагаалахад хамгийн ашигтай хөнгөн сундаг бүр 5-10 м ултраа сонно энэ дээр. Тий. За тэгээ дөрөв дугуйтай чи номтой номгүй гэж байна. Зөөлөн явхад зөөлөн ганц 2 мороор хөлж болдог. Бас яг тэгээд сав суулга одоо бид нэр бүрхээр том хэрэгцээ юм уу энэгээр ач зөөдөг байсан да бидний багт. Энэ тэгээд энэ юуны хувьд бол нэг Монгол үхэр дэргийн төлдөг тэрнээс үхэр дэрэг мэргийг бодвол хамаагүй илүү даацсан тий. Даацаатай тэгээ Монгол маневрлах чадвар тэр янз чадвар тэрний илүү үл юм байна тийм. Одоо үхэр дэргийн мөөрнөөс дугууны мөөрнөөс илүү бат үхэл гэж үзэж байна. Хигээс гэдэг үүднээс энэ олон хигээстэй гэсэн үг шүү дээ. Олон хигээстэй бол молон цогцтой юм чинь бас. Цогцтой тийм. Тэгэхээр маневрлах чадвар бол хамаагүй илүү. Энэ сүүлийн үеийн бүр ингээд юутай номтой хэтэр болсон байгаа шүү дээ. Цаанаас хойш.
Өчигдөр өнөөдөр манай Монгол 93-аас Хэнтэй 93-чууд манай усан тэргүүний дадлсан болон бусын үсгэл газруудыг үзээд өнөөдөр буцаж байгаа юм байна. Ингээд гоё үсгэлэн газар зугаалж байгаа 93-чуудаа баярлалаа гэж хэлээд бид нэр дадлын 93-чууд бид нэр өнөөдөр гаргаж өгч байна. Аялын багийн хамт олон дадал сумаас гараад ингээд одоо 10 цаг өнгөрч яхад нориулын суманд орж ирлээ. Төрийн их заргач Шигээ утгын ийм цогцлбор тун утгагүй нээлттэй хийж байгаа юм байна. Ингээд манай нориулын сумын 93-ын төгсөгч нар маань одоо манай багийг тун утгагүй хүлээж авах гэж байна. Та бүхэн Хэнтэй аймгийн нориулын сумын нутагт ирээд байна. Манай сум бол одоо газар нутгийн хэмжээгээр Хэнтэй аймагт 4-р ордог. Өнөөдөр мэдэр нийгмийн эдийн засгийн үзүүлэлтээр 21 сумаас 7-д явж байна. Хэнтэй аймгийн нориулын сум бол Эзэн бог Чингис хааны өлгийн нутгийн 45 одоо дурсгалт газартай, нууц төвчөнд бичигдсэн буюу шаштрын шулуунд бичигдсэн юм нутаг дэвсгэртэй. За бидний энэ зогсож байгаа газар бол Чихээ утгийн өргөө цогцлбор байна. Энийг одоо 2019 оны засгийн газрын 26 дугаар хурлаанаар тухайн үед Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж ирсэн миний бие өөрөө баталж оруулж байгаль орчны сайдын багцад тусган 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ барилгуудыг эхэлсэн байгаа. За та бүхний ард харагдж байгаа энэ мөнгөлөг зэвэрдгүй гангаар энэ өгшөөвөл Урлын гавьяа сэтгэлтэн Эрдэнэ Билэг гэдэг хүний уран бүтээл 2 жигүүрэн дээр их зарагчийн бичсэн гэж үздэг их засаг хуулийг одоо буулгасан. Энэ байгууламж маань өөрөө урдаа ямар ч цогхгүй байгааг та хүн ажиглаж байгаа. Үүдэнд энэ цагаан дээр одоо алтан шаргал өнгийн ийм гангаар их засаг хуулийг бүтэн буулгах юм. Энэ дотор талтай мини кино театр, кофе шоп, за тэгээд ёс түнтгэлийн заал гихмтийн 24-өөс 26 тасалгаатай ийм одоо байгууламж байгаа. Би дээр хэлсэн байгаа. Энийг одоо оюун ерөнхий сайд тухайн үед Монгол Улсын засгийн газрын хэрэглэлийн дарга ерөнхий сайд нь хүрэлцэх дарга байхад хүрэлцэх даргын зөвлөхөр миний бие ажиллаж байгаад энэ төслийг бидний төсөлтөд тухайн үед оруулж их хурлын засгийн газрын хуралдаанд батлуулсан юм аа. За та бүхний энэ урд харж байгаа энэ харагдж байгаа соёлын төв байж байна. Энэ соёлын төв маань бас дөнгөж саяхан шинээр баригдсан.
Монгол улсаас одоо сумдад баригдсан соёлын төв өөрөө хамгийн том соёлын төвд орж байгаа. 450 хүнээс судалтай соёлын ордны хэмжээний барилга баригдсан байгаа. Одоо Өмнөг Говь аймагт дараагийнх нь баригдаа явж байгаа ийм юм байна. Энэний зөвлөлт харагдж байгаа нь бол манай цэцэрлэг дүүрэг аймгийн хэмжээний статустай. Одоогийн байдлаар бол дүүргэлт нь хангалттай дүүрч чадахгүй л байдаг. Гэтэ нөгөө хүн амын өсөлтөд удаад ингээ барьчихсан цэцэрлэг байж байгаа. Тэгээ ийм хүч наа бидний харагдж байгаа энэ зүүн талын уран дэш хайрхан гэж байгаа тэр харагдж байгаа ултаад өдөр ирсэн бол би бас нэлээд сайн тайлбарлаж өгөх байлаа. Эзэн бог Чингис хааны зэвсгээ бэлтжижсэн газар уу юу Боржгой аймгийн дархан төрөлгийн газар гэж хэлэгддэг. Монгол орны зүүн бүст хамгийн олон биеиндээ хэрэгсүүртэй юм бол. Тий одоо 80 орчим хэрэгсүүртэй гэж үздэг. Илт одоо биеийн битүү хэрэгсүүр ороос юм уул байгаа. Энэ уулын хойд талд цагаан нуур гэж нуур бий. Одоо хүртэл манайхан одоо төмөр хатаадаг улаан устай юм нуур байдаг. Ган хатаадаг гэсэн үг. Энэ уулын маань зүүн дор 6 км газар нарстай буюу нарчуутай ингээд одоо мэгүүжин сүлтийг дарсан Татарын аймгийн тулаанаас шихийн утгийг олсон газар. Манай сумынхан тэд гэрэлтчээ чулуугаар боссон байдаг. Ер нь улсын хүнд яг энэ хэсэг улсын эрхийн гэж та бүхэн нууц товчон дээр уншсан баг. Энэ дээр бол одоо Монгол төр тогтох шийдвэр бүхий 4 том тулаан болсон газар байдаг. Татартай 2 удаа 8 аймгийн тулааныг болсон. Мэргэдүүттэй тулдж исэн. Тэр байтугай одоо эзэн бог Чингис хаан маань жамуухт гэсэн төгөгдөж эндээс одоо 40 гаруй километрийн зайтай байгаа дэгэнжиг нь хавцлаа. Улсын хөндийгээр одоо хөөгдөж дэгэнжиг нь хавцалт амь гарсан ийм түүхтэй. Ийм дайн тулааны догшин ийм газар. Ийм учраас бол Нөрөөзөн сум бол одоо улс золыг их байдаг. Улс зол доошоогоо одоо 7 сум 6 сум одоо дамжин урсдаг юм Монгол орны бас түүхэн тэмдэглэсэн томоохон гол. Улс зол бол хамгийн анх шаштрын шулган дээр бичигдснээр бол хамгийн анхныхэр бол бүр Хабуул хааны үед анх судар номд бичигд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ийм түүхтэй. Нутгууд одоо бичиг соёлын өлгийн нутаг гэж хэлэгддэг. Яагаад гэвэл улсын их зарагч, төрийн их зарагч шихийн утгийн төрсөн нутаг байгаа. Нөгөө талдаа ардын зураач ядам сүрэнгуй одоо унаж болсон, хөрөөсөн, өндийсэн, өссөн нутаг наа. Тийм учраас манай нутгийн одоо хүртэл гар урлын зүйлийг бас их эрхэмлдэг. Тэгээ энэ дээр би нэг зүйлийг тайлбарлая гэж бодож байна. Энэ ингээ хахаж энгийн цаас боловч дан энэ амьд цэцгүүд байгаа шүү. Амьд цэцгийн дэлбэгээр ингэж хийсэн. Тэгээ манай улсын одоо шилдэг урлаач оюун дээр ихчээ маань бүтээл. Энэ цаасан дээр та бүхэн аялалд оролцсон хүмүүсийнхээ нэрсийг бүгдийг бичээд тэр эрхийг таниулах гэж байна. Тэгээд одоо хадгалаарай. Аяллыг ахалсан гэдэг юм уу, оффистаа тавьдаг юм уу те. Тэгээд орон энтийн 93 гэсэн ийм юу ягаараа. За нөгөөх нь манай сумын 100 жилийн ойл түүхт 100 жилийн ойгоор гаргасан ном байгаа. За энд хүн болгоны тоогоор ингээд нутгийн брэнд төлхүүрийн оосор байгаа. Тэгээд тарааж өгөөрэй. Энийг одоо аялал ахалж байгаа хүнд нь гардуулж өгөө. Хэн байна? За, боги. Энд дээр сайхан ингээ Монгол үчигээ тий аялал өөрийнхөө багийг таад байгаа сайхан нэрсэл бичээ тий. За. Авто жар замын үлзээтэй байгаа дандаа машин төрөө оосрууд байгаа шүү. Нутгийн юмар хийгдсэн тий. За, энэ тэгээд 100 жилийн маань энийг бас ном байгаа. Тэгээд шихийн утг маань байна. За, энэ ядман сүрэнгуй маань. За, энэ бүтээн байгуулалтууд байж байна. Тэгээ одоо бас би түрүү хэлсэн. Одоо энэ жил манай сум холсын төсөвт 4.5 км замаа оруулж байгаа. Дээр нь бас усан бассейн бүхий спорт цогцлборын барилга оруулж байгаа. Тий. Тэгээ энэ маань одоо барыг батлагчих байх. За тэгвэл энэ сум таагд маань өөрийн ирэхгүй ирдэг болох байхаа. Тий. Хондог саатдаг болох байхаа гэж бодож байна.
Тэгсийн үлгийн хагийн тийм нутгийн 91-93 төсөгчдийн одоо төлөөлөл болсон нэг хандлагатаа энэхүү орой мэндийг өргөн дэвшүүлье. Аймгийн Надарамгийн хошоо одоогийн Хинтээ аймгийн Алтан газар улсын тэргүүний баян уусан одоо мөрдөн саатж байгаа нийт одоо үеийн амнахтаа манай нутгуудаас нутгаа мөрлөж манай нутгийн одоо байгалийн сайхан үзэсгэлэн одоо тавьж мэдэж энийг одоо бас улс орон даяар судалчлага одоо таахын одоо бас өөрөөр одоо байгаа гэдгийг бид бас мэдж байгаа. Энэ баян уусан таахын бас тэмцүүлээ. 1923 онд байгуулагдсан. За 2023 онд түүх 100 жилийн тэмдэглэлийн өнгөрүүлсэн. За энэ утгаас төрсэн алдартай гэвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар 2 төрсэн. Гавьяа цолтон 11 төрсэн. Аврал малчин 9 төрөн гарсан. За айлд одоо сумын аврал малчтууд олон одоо төрөн гарсан. Мөн одоо 20-р зууны манлай сумын заан төрөн гарсан. Ийм алдартай нутгаа тэгээд таахан энэ цаг манай нутаг тавтай мөрдөж таахан одоо энэ нутгаа одоо сайхан аялаарай. Хинтээ 93-ийн одоо яруу андар Бадар тугаа таахан энэ сайхан одоо юуг одоо аялдыг одоо олон өргөж өгч Хинтээ нутгаа Хинтээ 93 гэдэг залуус байдгийн шиг гэдгийг таниулж байгаа таахандаа бас баярлалаа. Ингээд та бүхэн одоо англи нутгийн фэйсбүүк манай нутагт бол үзэсгэлэнтэй сайхан гүрмийн нуур гэх нуур байдаг. Энэ нуур маань болох тэр арсны өвчин буюу бисразад тэгээд үе мөчний өвчнөд маш сайн гэж яригдаж шинжилж тогтогдсон байгаа. Тэгээд энэ нуур маань болох тэр Хинтээ аймгийн Жаргалтхан сумын авраг тосон нууртай адил үйлчилгээтэй гэж нотлогдсон байгаа. За манай нуурын эмчилгээ хийхдээ 3 төрлийн шавар байдаг. Тэгээ 3 төрлийн шавраар биеинд өвчтэй газраа нааж тавьж эмчилдэг. Тэгээд бас мөн хануур хорхоогоор ороход хануур хорхоо хатгаж эмчилэгддэг гэдгээ. За тэгээ манай нуурыг зорин эрхчид, амрагчид, аялагчид та бүхнийг урьж байна. Манай сумд зочлоорой, ирээрээ. За тэгээ манай сум болох дээр бас гүрмийн нуур маань болох дээр ийм сайхан дээр үеэс дахин шүтэж ирсэн дэлгэр овоо гэдэг сайхан хайрхныхаа зүүн урд нь байрладаг байгаа. За би гүрмийнхаа нуурын дотор орж ирээд зогсцсон байна. За ингээд нэг жаахан хөдөлгөөнгөө удаан зогсхолоор хөл рүү ингээд нэг тийм жижигхэн хорхоонод хурж ирээд чим гэдэг хазаад эхэлж байна. За ингээд усан дотор байгаа энэ жижиг хорхоонуудыг та бүхэнд харуулъя, зүгээр хэр их тодорхой харагдах нь. Камераар бол жаахан бүдэг харагдаж магадгүй шүү. Зүгээр ингээд энгийн нүдээр харах дээр бол гайгүй харагдаж байна. За одоо ингээд харуулъя.
За ингээд энэ хорхоонууд хурж ирээд ингээд хатгаад байна. Яг хоо зарим хүмүүс бол орилоод их өвдөж гин гэдсэн. Надад бол нэг час гэсэн нэг тийм л баг зэргийн тийм өвдөлт мэдрэгдэж байна. Тэгээ энэ бол мэдээж бол нэг удаа ороод биш ингээд юм курсээр орж иж эмчилгээ болтын гэсэн. Хинти 93 аялын багийн хамт олон урд шин Баян суманд хоноод өглөө гарсан. За одоо ингээд бүгдээрээ Ботноров сум руу орж ирж байна. Ингээд Ботноров сумаар бүгдээрээ аялцгаая. За эрхэм хүндэт Харгантын нутгийн 93 оны төгсөлтийн нийт хамт олон та бүхэн маань аян замдаа сайн явж ирвэ. Хоёрхан хонхотсон чихтэй хонгор багын андууд мэн Харин жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Салхтаас очохтаа ойхон багын андууд минь Урсах цаг хугацаа нэг гэсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь Эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ
Өдөр шөнийн 24 цаг өвөл зуны 4 өдрөөс өргөй баян өвчнгүй бинд матгай дотроо садгай махан дотроо яныг сагэж авралтан багтааш алисан игүү чайта Нартай сайхан явцгаая. Нартай сайхан явцгаая. Хурай хурай хурай. Хурай хурай хурай. Авсан амнаасаа буцаж. Авсан амнаасаа буцаж. Тарсан ангаргаасаа нцвол. Тарсан ангаргаасаа нцвол. Атга ясмин хэмхрэг. Атга ясмин хэмхрэг. Аяг тусмин насгараг. Аяг тусмин насгараг. Хурай хурай хурай. Хурай хурай хурай.
За манай Батнаруу сумын одоо хойморт байрлах хүүхдийн овон дээр бид хүн хөрөлцөн ирсэн байна. Манай төгсөлтийн хамт олон маань. Энэ хүүхдийн ов бол 1668 оноос эхэлж хойш энэ Батнаруучууд одоо ингээ үеийн үед дахиж ирсэн түүхтэй ийм сайхан ов байгаа. Энэ овондоо одоо 6 сарын 1-нд одоо ингээ ном уншиж дахиж морь уралдуулж хүүхдүүд баярлуулж мянган хүүхдийн заримны баяр гэдэг олон зам үйлүүд одоо 6 сарын 1-нд болдог. За энэ сайхан баяраараа тохиолдуулаад одоо Монгол дээлний төслийн худалдаа хүүхдийн уралдаан бүхийн барилдаан зохион байгуулдаг. Энэ сайхан одоо овондоо ирж хүүхдүүдэд даатгаж айлчин гिचд зочид одоо ингэж манай Батнаруу сумаар дайраа өнгөрөхдөө энэ хүүхдийн овонд ааргаараа бүр хүүхдүүдэд даатгадаг хүүхд гуйдаг ийм сайхан овоон дээр бид хүмүүс хөрөлцөн ирээд байна. Батнаруу нутаг бол Хэнтээ аймгийн одоо зүүн бүсд оршиж байдаг. За Батнаруу нутаг маань Монгол улсын хаял сайхан 330 гаруй сумдуудаас одоо олон сайхан онцлог зүйлтэй нутаг байгаа. За яалтгүй их эзэн Чингис хааны одоо үе их Монгол улсын үед одоо энэ сайхан урд домогт хөхүүрийн талд Тэмүүжин Боорч хоёр ганд өрөлдсөн. Ганд өрөлдөж Монголын түүхийг одоо хамтдаа бичилсэн ийм сайхан нарийн одоо ийм сайхан цадиг оршсон юм нутаг байгаа. За дараагийнх нь одоо бахархалт бас зүйл маань бол ардын хвсгалын анхны долоогийн нэг Дарзын лосл буюу одоо лослын сайхан унган төрсөн нутаг байж байгаа. За энэ сайхан одоо дараагийн бахархалт зүйл маань бид бүхэн одоо өмнө зогсож байгаа энэ сайхан хөшөө болох Батнаруу хийц буюу Батнаруу хийцийн одоо тожлын нутаг. За олноо бол одоо Бадрахын иш чамч хэмээн одоо алдарсан. Нэрт дархан маань бол одоо Төмөн олмол тожил гэдэг нэрээр нь мэднэ. Тожлын одоо Батнаруу хийц гэдэг ийм сайхан одоо нутаг байгаамаа. За энэ сайхан хөшөө маань 2016 онд Батнаруучууд бид хүн одоо 3 түмэн адуутай болж 3 түмэн адууныхаа баярыг одоо тэмдэгдэж их ажлынхаа ард гарсны дараахан тухайн ангид Батнаруу сумын засаг дараагаар ажиллаж исэн Гомсрынгийн 50 жаргал зааман одоо Хэнтээ аймгийн Монгол улсын одоо соёлын гавьяац зүтгэлтэй Дашдөржийн Батуйг ахнар маань бас хоорондоо сайхан ярилцаж ээж тэр сайхан одоо уулзалтаас бүтэн бий болсон энэхүү сайхан хөшөө байгаа юм аа. Тухайн үед Батнаруу нутгийнхаа аргалахын алдар дархан тожлын хөшөө буюу Батнаруу хийцийн хөшөөг одоо бид бүхэн Төмөн олондоо сайхан алдаршуулах ийм сайхан хөшөөг бий болгосон. За 1950-ад оны үед бол одоо дархны урлал томоохон одоо бас нэгэн дэвшил болсон. Сутгуурын арга гэдэг зүйлийг одоо гаргаж ирсэн тожил дархны маань энэ сайхан бүтээл ингээд олноон одоо Монгол орондоо яалаа тархаж Батнаруу хийц гэж одоо сайхан алдарсан ийм төвхтэй. За тэгээд энэхүү сайхан хөшөөг 2016 онд усахдаа бол ард нь байгаа энэ сайхан 3 одоо адууны тамгыг одоо дарсан 3 хөшөө маань Батнаруу нутаг маань бол 3 уулын хошуунаас одоо бүрдсэн гонгор дайчин байс сүзэгтээс сэргэлэн өнгөсөн ийм сайхан 3 уулын хошуунаас бүрдсэн одоо ийм сайхан бэлэгдлийг тооцож одоо 3 хөшөөг одоо нар сар тэгээд одоо Монгол хүмүүр одоо адуугаан дээдэлдэг адууны хаан зураг дүрсийг бий болгосон ийм сайхан хөшөөг бий болгосон. За энэ хөшөөн дээр байгаа тамганууд бол яг одоо үед Батнаруу суманд ажиллаж амьдарч байгаа одоо энэ сайхан малчин ардын маань одоо тамгыг хөшөөн дээр ингэж мөнгөлж болгосон одоо ийм төвхтэй. Энэхүү сайхан хөшөөг одоо 2016 оноос хойш бид бүхэн одоо алдаршуулж ингэж бий болгон одоо тордож байж байна. За мөн эмээлийнхээ хөшөөг бас түшиглээд Батнаруу одоо хийцийн одоо сайхан мөнгөн чимэгтэй эмээл гэсэн сайхан дууг одоо бас Батнаруу нутгийн маань одоо хөдөлмөрийн гавьяаны Улаандагийн от одоо Балганы Бадрал ах маань одоо аян бичиж за энэ сайхан одоо мөнгөн чимэгтэй эмээл гэдэг дууг бас хүн ардтаа ингээд түгээсэн ийм сайхан төвхтэй. аймгаар явна гэдэг бол зогсон газар болгоно Монголын нөөц төвчөөний нэг хуудас эргэж идэг ийм газар.
Тэгээд одоо энэ сайхан нутаг төрж ирсэн бидний аз завшаа юм да тийм ээ. Манай ханти ирэнгөө манай төгсөлтийн манатаас түүхэн нутгаараа илэх усаахан баримт түүний баг хамт олон манай Хэзэн Чингис хааны итгэл танд Хүлэгбаатарын боорчин нутагт буюу Андан хүрээний нутагт хүрэлцэн ирлээ. Тэгээд манай энэ сайхан хүрээлэн бол анх одоо 2003 онд анх байгуулагдсан. Энэс хойш одоо тэгээд манай хүүхдүүд залуучууд манай энэ чөлөө цагаа зөв тусаа өнгөрүүлдэг энэ сайхан хүрээлэндээ бас та бүхнийг урьж сайхан уулзж байна. Тэн сэтгэлийн яриа өрнүүлж одоо баяртай байна. Тэгээд Энэ ангийнхаа хүүхдүүд 1988 онд анх 5 дугаар ангид орж би дунд ангийнх нь багш болж байлаа. Манайхан жохоо хөөрхөнд божиглцэл юм байсан. Одоо тэ бүгд 10 дугаар ангиа төгсөө дараа нь ажил амжилтаа замыг одоо бүгд маш сайхан амьдарч байгаа. Би дандаа баярлж байдаг ангийнхандаа. Тэгээд хэнти 93-с төгсөлтийн найзуудаараа аял зугаалж явсан байна. Их түүхтэй явсан байна. Спорт уралдаанд бас маш өндөр амжилт гаргасан байна. Манай ангийнхан тэгээд энэ хэдэн дөрвөн хүүхдүүд манай ангийн бас шилдэг хүүхдүүдээ л нэг. Манай их олон шилдэг, ихэнхээр шилдэг байсан да. Тэрний шилдэг сайхан хүүхдүүд явж байгаад баяртай байна. Дандаа ажиллаж хөдөлмөр. Та манай Мираши хийсэн бүтээс юм харсан бах. Манай Дунгамаа булгаа энэ ч одоо шалгараа тэр дархан уруу тоглох байх гэж бодож байна гэдэг. Мираши энэ ч спортод сайн хүүхдүүд шүү дээ. За та бүхний бас намайг ингэж урьж оруулсан би баярлалаа хүүхдүүдтэй. За баярлалаа шүү дээ. Бұғданың көсілген қойнауында, дастарханың жайылған қойлауында, ақ боз үйдің төрінде күй күмбірлеп, апалар жыр асығыс ей, той қамында ей. Көшіп жүріп төрінде сайындала, көкпар тартқан үйретіп тайын бала, қыраттағы қырбаққа түлкі аунаса, құсбегілер бастайды ей, дайындала ей. Найырке алтын бесігін бақыттың ашқан
Та бүгдийг аялал жолчлаа сайхан аялаад ирж яваад бахархаад Мираж Мухтар гэдэг хүлээж авлаа. Бусад хүмүүс маань ийшээ аялал зугаадаг нэтрэгээд хатаа тийшээ явсан болохоор байгаа хэвчэн зөвхөн хүмүүс байгаа. Та бүгдийг ингэж хүлээж авсан да. За тэгээд одоо хоёрхан казак нь байгаа болохоор одоо энэ манай казакын өргөө гэргэж харуул үзүүлж байгаамаа. Сая татвархаа мөчис одоо бас казакын аж ахуй амьдралтай танилцсан үедээ. Манайхан бол нарыг бэлэгддэг болсон юм аа казак явах юм бол тэгээд тийм улаан өнгөх орсон мэт тийм ээ. Тэгээд энийг еврей хийнүүд байгааз тэр чинь тийм утга учиртаас янгэр ямаа еврей шатдаг болсон юм ээ. Тэгээд тийм еврейлэх хийдэг. Тэгээд энэ дөрв бол нөгөө 800 400 гэдэг ярьдаг ш монголчууд яг тэрнтэй адилхан тийм яг дөрв байх хэрэгтэй би ингэ 8 болгоод 2 хийчихээд байгаа байхгүй юм чинь. Тэгээд энэ тэрхээ нас үлдээ хийшээ уртнасыг бэлэгддэг юм билээ. Ийшээг нөгөө манайхан чи эмгтээчүүдийн тал гэдэг 100 талыг тэгээд ингээ октоодын гоёл чимэглэх байх хэрэгтэй. Ийшээ ан бороо ирчүүдийн тийм. Ингээ яснаас малгай одоо юу нэр хүнийг хэлдэг бүхэн баруун талд нь яг л манай монголчууд ажиллаж шүү дээ. Тэгээд настай хүмүүсийг ирэхэд бид нар заавал одоо энэ ширдэг байгааз ширдгийг одоо хүндэтгэлтэйгээр заавал дэвсэж өгөх хэрэгтэй. Та нарыг ирэхэд ч гэсэн бид нар одоо чамаа хүндэлж байна гэсэн утгаар энийг заавал дэвсэж өгөх хэрэгтэй байхгүй болбоо гэдэг. Хэрвээ энэ олбогд дэвсэж өгөөгүй би чамаа үйл авшиж байна гэсэн. Тийм утга учиртай ингээд айлдын их ширдэг гэдэг тоглолттой байхгүй бид нар хүмүүст хүмүүст чинь. Заавал шин дэвсгэр одоо шин материалс бод заавал тэр хүнд зориулж тустай байх хэрэгтэй. Энэ сайхан одоо өргөнд инколтын хооронд орж манай Мирашын хөлөө инколт гэж байна. Шатраа юм. Тэгээ одоо багштайгаа цуг энэ сайхан одоо бас түүхэн гिचлэгт одоо ингээд бид бүхэн хүнд гэж сайхан өргөн мөрдсөн. Баярлалаа үлээ тийм.
болгоомжтой юм шүү. Хот төлөхгүй машин барьж байгаа хүмүүс ойшоо. Хамгийн гол аюулгүй байдлаа гэж авсан. Гэрнээсээ хилжүүлээрэй. Бивэнээсээ битгий хол тасраарай. Бивэнийг харж яваарай. Битгий гол гэх тийм ээ. За их хааны нутгийн төгсөгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар бол хурхийн 10 жилийн төгсөгчд байна. Бид их хааныхаа нутгаар аялаад найз нөхдөөгөө цаг мөч болгоныг маш сайхан өнгөрүүлээ. Тэгээд та нартай эрүүдийн ганц жаргал хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Бид бол хурхийн 93-чууд. Аялалд төвийн 10 жилийн төвийн 1-р 10 жил, 2-р 10 жил, 8 жилийн төлөөлөл болсон төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд аялалд оролцож байгаадаа маш баяртай байна. Тэгээд 91-93 он төгссөн найз нөхдүүдтэйгээ хамт аялж, шинээр найз нөхдүүд болж өргөжинд хэлж байгаад үнэхээр баяртай байна. За тэгээд энэхүү боломжийг аз шавшааныг ашиглаад бас нийт 91-93 оны төгсөгчдөө мэнд дамжуулъя. оны 6 сард Хинтийн 83-аас 93 оны нийт төгсөгчдийн нэгдсэн групп байгуулагдсан. За энэс хойш бол манай хамгийн анхны арга хэмжээ Монгол 93-ын спортын анх дугаар их наадамд оролцсон. Хоёр дахь арга хэмжээ маань болохоор Бэндэр 93-ын төгсөгчдийн зохион байгуулсан
мөнгөн өвөл засны баяр хийгдсэн байгаа. За 3 дахь арга хэмжээ маань болохоор Хинти 83-аас 93 оны нийт төгсөгчдийн дунд спортын анх дугаар их наадмаа бас хийсэн. За 4 дахь үйл ажиллагаа нь болохоор 6 сарын 1-нд бас Бэндэр сумынхаа Чингисийн үхий дарсан овооны тахилга наадамд бас оролцсон байгаа. За одоо энэ аялал маань бол 5 дахь аялал маань. Энэ аялал маань болохоор хойд сумдуудынхаа төгсөгчтэй уулз танилцах үүднээс дээрээс нь нутаг орноос сурчлах үүднээс одоо ийм аяллаа маршрут залаад 10 сумдуудаараа тойрон аялаад за бүх нийт төгсөгчтэйгээ уулзаад за дурсамж дүүрэн ингээд ирээд хинтийнхээ Чингис хотынхаа төвд өнөөдөр ингээд хүрэлцэн ирээд байж байна. Би 1983-аас 93 оны төгсөлтийнхэн ихааныхаа нутгаар аяллаа. Анх цонжин болдгийн хөшөөнөөс Чингис хааны хөшөөнөөс эхэлж ирсэн бол энэ удаа эзэн Чингис хааны уулгийн нутаг хан хинтэй аймгаас аймагтаа ирж аяллаа өндөрлүүлж байна. За энэхүү аялалд нийт 10 гаруй сумдаар аялж төгсөгчтэйгээ уулзаж танилцаж нөхөрлөж мөн ингэж явхаа хажуугаар тухайн сум орон нутгийн түүх дурсгалт газрууд байгалийн өсөлттэй газруудаар аялж танилцлаа. Энэхүү аялалд маань хамтарч ажилласан бүх сайхан төгсөгчтэй бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За ямар ч үсэн эхний ээлжинд хамтран ажилласан автотелевизийн хамт олондоо маш их баярлалаа. Энэхүү аялалд нэгдэж санаа сэтгэл нэгдэж хамтарч явсан аялагчид болох төгсөгчтэй маш их баярлалаа. Мөн явж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ дэмжижсэн үеийн нөхдүүдтэй бас маш баярлалаа. Сумлоор ороход төлөөлөлж ухтаж авсан нийт төгсөгчтэй бас маш их баярлалаа. Та бүхэндээ бас дахин баярлалаа гэж хэлье. Тэгээ энэ аялал маань ингээд өндөрлөж байна. Энэ болохоор зөвхөн эхлэл байлаа. Үргэлжлэл дахиад байгаа. Манай аяллаа нэвтрүүлэг өндөрлөж байна. Хинти 93 аялын багийнхантайгаа 7-8 хоног Хинти аймгийн нутгаар, ихааныхаа нутгаар аяллаа. Олон сайхан хамт олон биднийг сумныхаа төлөөлөл болон хүлээж авлаа. Сум болгоны түүхэн газрууд, байгалийн үзэсгэлэнт газруудаар бид тойрлоо. Ямар ч байсан энэ аялал бол бид бүхний зүрх сэтгэлд хүрсэн маш сайхан дурсгалтай аялал боллоо. Та бүхэн ч гэсэн нэвтрүүлгийн туршид бол Хинтийн нутгаар бол бахархсан байх гэж найдаж байна. Ингээд манай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.